Миний одоо өгсөн дөрвөн асуултанд бол та маш сайн хариулт өглөө. Хангалттай хариулт авлаа гэж би бодож байна. Ер нь цааш танд бас анхаарах зүйл бол миний сая тэр хамгийн сүүлийн хэлсэн энэ тэтгэвэр ахмад насны тэтгэврийг ер нь ингэж нэмий гэдэг тэр тал дээр одоо та ер нь ямар одоо бодлого юу өөртөө одоо байх юм. Гэтэл би сая хэллээ тийм хөгжингөө орны тухай гэд тэн дээр та нэг жоохон нэгэн юу ойлголттой шиг байна л да. Ер нь нийгмийн аливаа тэр одоо улс орнуудын хөгжингөө орнуудын улс орны нийгмээс үйлчлэгээний салбаруудад ихэнх хүмүүсээ ажиллуулад байгаа юм л да. Тэгээд тэр туршлага нь бол маш сайн хэрэгжээд яваад байгаа. Эсвэргээр үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа ахмадууд одоо тэ аль ч салбарт ажиллаж чадах тийм насны энэ дээр одоо бас насны хязгаарыг бас тогтоох нь их чухал. Би зүгээр дээр нэг яриад ихсэн чи яг зарим хүмүүст нь бол их сайн хүрээд заримд нь бол таалагдахгүй л ах шивс. Тэгэхээр өнөөдөр тэр нь юу өгүүлж ийнэ гэхээр Монголын нийгэмд ер нь бүгдээрээ их тийм халамжид дуртай болцсон байна. Гүн орцсон байна. Тэгэхээр тэр сэтгэлгээнээс нь гаргаж бид одоо яаж тэр тэтгэврт гарсан ахмадуудыг хөдөлмөрийн ажлын байраар хангах вэ гэдэг дээр төрийн бодлого их чухал юм аа л гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд танд нэр дэвшигчийн тухайд амжилт хүсье. Баярлалаа.